Hello, засаа бацхан уу. Hello. Өчигдөр би нөгөө нэг влого хийгээд шууд тавьсан. Өнөөдөр би вакцина хийлгэхгээ явж ин заяа. Тэгсэн чи нэг боссын эрхэлман байна. Би одоо эрхэлманыг харуулъя. Энэ Крис Хемсворт байна заяа. Энэ модны цаанаас гараад ирэж. Надаа энэ рекламны нэг юм ойлгохгүй байхаа. Крис Хемсвортыг тавиулаад тэгээд ингээ боссын логог бичээд тэнгүүд хүмүүс энийг хараад хобби юм боссон гоё цувыг авъя гэж бодох юм болов энэ ямар сайхан залуу вэ гэж бодох юм болов тэгсэн ч гэсэн энэ одоо сайхан залуу мөн үү би ер нь ямар залуу сонирхдагоо одоо бүр ойлгохоч боллоо заяа юу юм шиг мөртлөөсөө биш юм шиг одоо ингээд би нэг амьдралдаа нэг шаруудыг сонирхож үзэж байгаагүй заяа би нэг тиймэрхүү мэдхгүй сайн ойлгохгүй би өөрийгөө хар үстэй байвал зүгээр юм шиг. Гэхдээ сая энэ надад гайгүй харагдсан юм шиг ойлгохгүй байна. Надад өөрийгөө ойлгоход туслаач. Тэгээд бас энэ тест юм. Би тест үгүй гэсэн чинь би өмнө би сая кофе ууж байсан болохоор ууж болохгүй хаа. Гэхдээ энэ манай Берлиний зүүгээ бид нэр цоо гэж уншдаг германаараа. Тэгээд цоо гэж уншчихгоол цоо чин цоо гэдэг нэртэй болчихж байгаа байхгүй юу? Одоо энд байгаа бүх стейшн энэ хэсгийг тэгээд тэр зүү Берлин гэж байгаа тэрийг бид нэр цоо Берлин гэж унших байхгүй юу? Тэгэхээр одоо цоо дээр уулзах гэх юм бол яг үүндээ амтны өрөөлөн дээр уулзах гэж байгаа мөртлөөс хин ч энийг амтны өрөөлөн гэж толгойдоо сэвэлдэг үү? Би лав. Энд төрж ирсэн хөлтөө сэвэлдэг гэж магадгүй тэр хүмүүс зүү гэдэг юм амтны өрөөлөн биш цоо гэдэг юм амтны өрөөлөн. Надад болохоор зүү бол амтны өрөөлөн цоо бол энэ хэсэг хотын нэг хэсэг. Өнөөрэ найзуудаа би нэрээ та нараас амар их подкаст асуугаад байсны учир нь би подкаст хийвэл та нарыг гэж бодож байна. Надад ямар подкаст хиймээр санагдаад байгаа гэж. Гэхдээ энийг намайг дэмжиж байгаа хүн ч байгаа. Нэх амар дэмжихгүй байгаа хүн ч байгаа заяа. Надаас подкаст нь 7 хоногоос нэг өдөр бас гарчиж байгаа байхгүй юу? Одоо ингээд ажлын өдөр. Тэгсэн чинь манай ээж болохоор Амина чи тэгэж амар цагаа урж явах гээд байгаа юм бэ? Чи подкаст хийгээд чамд ер нь хэрэг байна уу? Чи тэгээ яг юуны тухай ярих гээд байгаа юм бэ? Би яг тэгж боддог байсан заяа. Би юу гэж боддог байсан бэ гэхээр би амар залуухан те. Би залуухан шүү. Гэхдээ залуухан гэхгээг одоо ингээд подкаст хийж байгаа хүмүүс чинь одоо жишээ нь Joe Rogan байна те. Joe Rogan амар тийм ерөнхий мэдлэгтэй. Тэгээ тэр мэдлэгээс хамаарад хүмүүсийг ингэж подкастэнд оруулаад амар ухаантай юм ярьдаг, юм заадаг. Би тийм амар мэдлэгтэй юм заадаг хүн биш шүү дээ. Миний подкаст тэгэхээр хин сонсох яах вэ сонсох юм. Би нэрээ нөгөө нэг эмчээсээ нэлийн хол байцаа байгаа болохоор тэгээд жоохон эрт явж байгаа болохоор юу яамааргүй. Үбан сумааргүй зүгээр алхачих гэж одоо тэг алхаж байгаа шүү. За тэгээ юу вэ гэхээр би залуу тийм амар ерөнхий мэдлэг нэг амар өндөртэй биш яг гайгүй байгаа л та. Гэхдээ тийм хүмүүс тийм заагаад ахаар тэмлэг биш шүү дээ. Тэгээд тийм амарлаг ухаантай юм яриад тэгээд юм хүмүүс тийм заагаад ах чадвартай биш болохоор би подкаст ер нь хийх шаардлагагүй гэж хэлсэн байхгүй юу. Тэгээд амьдралын туршлагач нэх их биш вэ. Гэхдээ байгаа ч гэсэн би ч одоо 23 таа гэж бодно шүү дээ. Тэгэхээр тэрний дараа би ингэ бодоодсэн чинь яг үнэндээ биш үү? Би юм мэдэх шаардлагагүй юм байна. Би надад одоо тулгарч байгаа асуудлууд, надад тулгарч байгаа одоо ингээд амьдрал дээр гарч байгаа юм сонирхолтой юмнуудын тухай би арай тэгээд тэрийг ингээд бүгдээрээ хамтдаа туулж гарах тиймэрхүү төрлийнх заяа. Тэгээ миний подкастн дээр ерөнхийдөө нэг 20 насны хүмүүсийн асуудал, 20 насны хүмүүсийн хийдэг юмнууд энэ төр нэг тиймэрхүү байлгамаар байгаа хгүй юу. Тэгээд бүр тийм амар та нар ийм юм сур гэсэн биш. Яг хав сурах хэсэг нь байгаа. Тэгэхээр тэрнийхээ хажуугаар нь бас entertainment хэсэг нь байгаа. Тэгээд одоо ингээд инээдтэй түүх яриа алины гэсэн штэ тэр тэгсэн штэ гэл. Тэгээ ер нь хийхдээ 70% нь би ганцаараа байх яагаад тэгэхээр би одоо эндээс
одоо монголоор ярьдаг тийм амар олон зочин олж чадахгүй. Тэгээд мэдгүй нэг ганцаараа ярьдаг подкаст гэж би сонсож байгаагүй байжгаад би саяхнаас амар их ганцаараа ярьдаг подкастуудыг сонсож эхэлсэн байхгүй юу. Тэгээд подкаст нээх юм бол би өөрийнхөө ингээд яриагаа хөгжүүлээ тэгэж төгтөрч ярьдаггүй үгийн баялгаа сайжруулад илүү ном уншдаг болох юм болов уу гэж бодлоо. Та нар юу гэж бодож байна? Би тэгээ ингээд миний ярих юмнуудыг бүх юмтай ингээ хамааралтай. Эмэгтэй хүний хувьд харж байгаа юмнууд байна. Дараа миний одоо ингээ dating life ч юм уу те найз залуу малуу яадгүй юм. Тэр тэгтээ нэг амар нарийн ярихдаггүй байх л та. Тэгсэн ч гэсэн одоо ингээ жишээ нь гадаадд байгаа Монгол оюутны хувьд надад ямар байдیں۔ Дараа нь болохоор хүн одоо ингээд 20 наснд одоо ингээд юу яаж байгаа штэ. Тусдаа гарч байгаа тэгээ ингээд би одоо ингээд байгаагаар сайжруулмаар байгаа байхгүй. Тусдаа гарч байгаа, бие дааж байгаа хүний санхүүгээ яаж одоо юу яах хэвтэй юм те зохицуулах хэвтэй юм. Хэр их мөнгө яаж олж ивэл хэдийг нь хаашаа хийгээд яах хэвтэй юм. Хэдийг нь үрээд өчигдөр би ингээд амар сайхан үргэлгэн байсан штэ те 60 евроор чиз авч маваад тэгээ ингээд тиймэрхүү юм хийж болохгүй гэх ингээд нэг тийм зүгээр л 20 насны юм найзуудын яриа шиг юм хиймээр. Та нар юу гэж бодож байна? Дэмжүүл доор тавиараа дэмжээгүй бол тэгэл өнөөдрийн влогоор дуусчихна. Миний подкастын айдиа. Би тэр цаана зам гарч исэн чи яг намайг зам гарч байхад нэг машин эргээд орж исэн хгүй миний гарч исэн замаар. Тэгээд би ерөөс тоохгүй байжсэн чи. Би өдөр машиныхаа цонхноос сүгэгч. Амина. Гэнэ. Энэ машин тавих газар олж чадахгүй байх шиг. Би ямар ч байсан алхарсаар агаад ирлээ. Юу яцхан? Намайг 30 минут алхаж байхад та нар юм бодсноо. Би та нарт энэ жижигхэн бүгчнийхэн тухай ярьж өглөө. Би ингээ хоёр бүгж дандаа хослол зүгээд агаад энэ дунд хорооны бүгж болохоор тэр хоёр машинаа тавьцснаа хайцсан бай. Тэр явж. Дунд хорооны бүгж болохоор штий. Миний брендийн бүгж жижиг энэ чихч орооны бүгж болохоор юу би өөрөө хийсэн бүгж. Хумс олцгдаг хумсны юугаар хийсэн. Хумс олцгдаг юу материалаар хийгээ тэгээд саагаар бүрсэн тийм бүгж байгаа. Тэгээд энэ хоёр хамтдаа амар хөөрхөн хослоод байгаа болохоор би амар дуртай. Тэг. Хөдөр машин андад таалагдаад байна. Энэ кабрио. Мини. Сувич. Самано. Зүгээр. Төгчдөг биш. Арай хэлсэн юм. Харин тийм. Заавал. Dann ist er nicht rein, ja? Nee, ist okay. Okay, danke schön. Durchhalten? Mhm. Okay. Ja. Хорошего дня. Инфосвязь. Да. Ой, минус. Намайг сүгийгч юу лөө
За цаараа хүргээд гисэн сайн машин дээр машин нурд явчлаа. Би сайн вакцин хийлгэсэн. Ороод тэгээд намайг тэр хүүхэн чи юу сүртэй зүгээр хийлгэх гэх байх гэж ятаад. Үн дотроо бүх юм хадгалаастай заяо. Тэгээ ингээд за тайл гэсэн тайлч 100 гаруй баруун гаруй гэж жоохон бантчихад нөгөө нэг юу тариа тарьж байгаа хүүхэн орс заяо. Би тэгэнгүүт нь дарангуут нь шууд хийнгүүт нь араас нь шууд за спасибо гэдэгсэн аахгүй баярлаа гэ. Орсоод тэгсэн чи өдөөс жоохон бодож утчихсан. Инээс нэ зүгээрээ гэрсээр. Би тэгэнгүүт өдөөс дахиад орсоод өдрийг сайхан өнгөрүүлээрэ гэсэн аахгүй. За одоо тэгтэй штэ найзаа. Одоо надаа 20 минут 30 минутын дараа миний хичээл эхлэх гээд байна. Би тэгээ 30 минут харих уу эсвэл эндээс шууд хичээлдээ суучих уу гэж одоо энэ хавьд Wi-Fi болоод хэрвээ би Wi-Fi олоод суучих юм бол надад амар юм л та. Тий. Гол нь энэ хавьд Wi-Fi байна уу? Энэ нэг кофений газрын гадаа хараа. Энд дээр нэг ширхэг уух юм, халуун уух юм аваад суунгаа хичээлдээ суучих уу? Юу гэж бодож байна та нар? Би нэг ийм шатны доор нуугтад хүрээд ирсэн байна. Энэ хамгийн гол нь Wi-Fi-тай газар байхгүй юу? Тэгэхээр би энэ газар энэ хавьд байж агаад нэг юу тэр нэг үддэг хүн нь тэр цаана харуулсан байгаад байна. Энэ харуулсан яваад байна хараа. Би ингээ алхаж байхдаа хичээлдээ суучих юм уу? Интернет байж л байвал хамаагүй өстэй. За би жаарай. Би ингээ iPad гаргаад ирсэн. Гадаа хичээлдээ суугаад. Гэхдээ би ингээ сая гадаа суух гэсэн чинь зөвхөн тесттэй хүмүүсээ гадаа суулгаж байгаа гинэ. Тэгээ би ингээ энэ дээр хичээлээ нээц явж байхгүй тэгсэн чинь нэг хичээл эхлэегүй бүгдээрээ зүгээр цоглорж яах чинь ганцаараа камера асаацсан суугаад ах юм. Шаал инээлтэй. За би нөгөө юмаа сонсчлоо. Хөөе наадаа би жоохон сулраад ах чинь султаад тэгээ амар инээдтэй. Би 100 гаран дээр тариулсан мөртлөөс миний 10 гар илүү өвдөд ах юм. Тэр ямар очтой. Би хичээлдээ суудсан юм чи одоо харьлаа. Хараад тэгээд өнөөдөр 5 цагаас ахаад хичээл зааж магадгүй тэрийг яах нь харж илээ. За. Би ингэсэн байхгүй юу? Гол нь миний интернет байхгүй болж байгаа болохоор гэрлүүгээ явж явах замдаа хичээлээ сонсох боломжгүйс байхгүй. Тэгэхээр энд би Wi-Fi олж хичээлээ сонсох. Тэгээд яг үнэндээ сая ингээд гадаад зогсож байгаад хичээлээ сонсчлоо. Одоо тэгэл хараад жоохон хэвтээ да. Би өглөө болон талах малах эзэн л дээ нэлээ. Тэ намайг ээж одоо бүлээн юм уу гэсэн. Би ахаа жоохон гадуур тэнэх гэсэн чинь ээж намайг бити тэнэх гээдээ хайрч хэвт гэсэн. Ээжээ би хайрч хэвтлээ. Ээж би хэвтгээ явж шүү. За. Гүтэ би гэртээ ирж байна. Ээжтэй би ярихад байна штэ. Ээж надад хийчихсэн ахгүй юу. За минь шаардсан юм шиг мэдрэмж төрдөө шүү. Ингээд нэг юм шаардсан тийм мэдрэмж байдаг даа гэсэн ахгүй юу. Би ч тэ ахвтай шаардсан тийм мэдрэмж юус амьдралдаа байж үзээгүй юм чи шаардах гэж юу юм би мэдэхгүй штэ тийм биз дээ. Тэгээд ээж мэдэхгүй гэсэн ахгүй юу. Тэгээд юу тэгэл өнгөрцөн заяо. Тэгээ өнгөрснийхэн дараа сая би дэлгүүрээ хараад би чипс идмээр санагдаад тэгээд дэлгүүрээ хараад чипсний тасаг дээр орсон чинь нэг юм идэх хүсэл төрсөнгөө. Шивгаа хараад уулын шивгаа амар идмээр санагдаад гэсэн. Сагсандаа хийж шивгаа барьж ягаад аваачаад буцаад тавьчлаа. Тэгээ гарах гэсэн чинь гомн л идмээр санагдаад идэг. Зүгээр л гомн идмээр санагдаад заяо. Би
би тэгээд одоо ингээд тураад ингээд масгал хийж байгаа юм чи. Ганц дотор гоймоо идчихтэй юм уу гэж бодсон чи гинтигээ бодоод исэн чи хүмүүсээ хүнчээр шартгаараа нэг гоймоо идмэр санагдаад идэв та. Тэр мэдрэмж юм шиг баахаа. Би одоо ороод энийг ээжид хэлээл ээж намайг шоолно. Хараад хэлэхүү нэрээ. Нэг юм амар хүнд оргиод би дэлгүүр хийснэ гэж бодож ирсэн хийсээгүй нь болж. Юу н дэлгүүр хийсэхтэй? За би гэртээ ороод ирсэн. Би энэ цамцныхан доор зүгээр ингийн байкер шорттой. Тэгээд энэ нөгөө нэг надад ингэж тааж. Би нэг иймэрхүү өмсөе гэж бодож байгаа. Ийм шорт энийг гэхдээ арай урт. Иймэрхүү шорт өмсөд тэрний дээр ингээд тий одоохондоо болохоор би орондоо орох чинь. Одоо бүгд намайг харнаа. За, shopping dog-г лаг гэдгийг хэлнэ. Яасан. Баярлалаа. Танаас чи үзэдэ баста. Юу тамцаагүй. Аа. Ханцуунаас арай л дээр. Хүү ээж? Би сая нааш ярьж явах замдаа влогн дээр нэг инээдтэй юм ярьсан байхгүй юу? Би нэг тэрийг танд яриадах та ингээд шаардсан юм шиг болдог гэдсэн шүү дээ. Би тэр юусч яамаа. Болохгүй. Тэгээд гайман гэсэн чи надад ямар сэтэл төрсөн гэж хүн чинь нэг шаардгаар л гаймаа идэх хүсэл төрдөг дөө гэж ята. Тэгэхээр чи шортч л байсан байна да. Hello, өглөөний мэнд. Би өглөөс ирчээд байж гин. За, миний гар нь штэ. Энэ ямиг янзлнаа. Өчигдөр би амар сони ингээд ядарсан байсан болохоор юм амаа янзлаачгүй өмсчихсэн юм ингээл тавиал тэгэл оронд орсон штэ. Тэ? Таар санаж байгаа бол. Тэ би нэрэ өчигдөр гама идээд гай мэдчих сайхан ээж автагаа дүүм үтэйгээ уцаар ирж ярангаа гам идээд. За одоогийн хувьд миний би ямар байна вэ? Яг одоо штэ би бол зүгээр байна. Дотор бол гайгүй байна. Нэг амар ядрахгүй байна. Гэхдээ миний гар дээшээ хөдлөхгүй байна. Амар хөндөртэй байна. Тэгэхээр амар инээдтэй нөгөө гар нь болохоор би дасгал хийсэн болохоор ингээд нэг юм дасгалж хийжтэй. Би нэг авж агаад шийдэн дээр хүүхдүүд загас тоглож байхаар нь юу бөмбөгийг аваад хамт жоохон шидэлцсэн байхгүй юу. Тэгээд бөмбөг шидсэний яг нөгөө нэг өвчин би өмнө нь бөмбөг шидэхэд ерөөсөө өвчин ордггүйсэн чинь сая бөмбөг шидсэний дараа амар өвчин орсон. Тэгээ одоо энэ гар буларцсан, нөгөө гар юу яатсан. Миний энэ гар өчигдөр ч гэсэн буларцсан байсан шүү. Би вакцины тариулчаад шийдээгүй, вакцины тариулахаас өмнө шийдсэн шүү заяа. Вакцинтай гар болохоор вакцинаасаа болоод өвдсөн. Угаасаа бөмбөг шидэхэр чи баруун гар л болорно гэжтэй. За, одоо бүгдээрээ нэг хар шул хийж байна. Намайг хар шул хийж угаарай гэсэн үг гэж. Тий. Өчигдөр гой мэдсэн биз дээ амар. Тэн би усаа халаагаад буцлах чинь гэж. Одоо энэ хатсан байгаа дээр нэм юм орно. Оо. Тэн надад үлдсэн байсан хоньны махага болцсон хийцэн бэлэн хоньны. Тэн хоньны махнасаа гоё шүл гаргана. За тэгээд тэр шүлэндөө юу хийн гэж энэ хоньны махны шүлэндөө
би сармис хийгээд спинach хийгээд тэгээд би мисо хийдэг юм уу? Мисо хийж байгаагийн шалтгаан нь болохоор би зөвхөн мисо суп уумар санагдаад тэгээд тэмрэгч өдрийн жоохон бодоо байгаа. Би өчигдөр уужсан витаминтай усаа. Гэхдээ одоо би зүгээр ингийн бүлээн ус ууж. За миний шүл болсон заяа. Уул нь би зүгээр ингийн юучгүй хар шүл уучихсан байхгүй юу? Тэгээд болоод одоо би гоё юм бууцаатай. Энэ далайн байцаа болохоор юунаас гарч ирсэн? Мисо шүлнээс гарч ирсэн. Тэгээд өндөг хийж болох байсан юм байна те. За яах вэ? Тэгээ нөгөө нэг махтай. Ийм гоё шүл уух чинь. Би нэг хэсэг ийм спиначтай сүв амир их хийжсэн шүү дээ. Тэгээд тэрнээсээ бас инспирэшн аваад тэгээд ийм мисотой спиначтай сарамстай шүл хийгээд тэгээ одоо энэ нүгээрээ амарнаа. Нэг амар ядарч мадрахгүй л юм л да. Би маргааш шалгалттай болохоор болно. Шалгалтандаа бэлдэх хэрэгтэй. Шалгалт хийжтэй нэг жижигхэн тест. Тэгээд тэрэндээ бэлдээ тэрийгэ өгчөөд гол нь бүтэн сая биш хагас өдөр ажиллана. Тийм болохоор ажиллахад надад 2 гар хэрэгтэй. Тэр үед хүрх гайг болцсон байх бах. За ямар ч хэсэн би юм адад байцгаа. Би түр гэрээсээ гараа авч ин яасан бэ гэхээр штэ би нөгөө шүлээ уусан штэ. Тэгээ шүлээ уусан чи амар ингээд хөлрөөд амар ингээд ядаргаа тайлагч байгаа юм шиг болоо. Тэгээд би орондоо орцсон чи нам унтаад тэгээ ингээд намч байх үедээ нэг юм хагас унтлагын байдалтай. Тэгээ унтад сэрээд тэг өдөржингөө хөвтөд ахаар амар нозоорд юм биш тэг хүн чинь. Би ч өөрийгөө ингэж амар унтлагын байдалтай биш байхад нь болгонгуудаа нозоорцсон учраас би тэгээд нозоортлын байдалтай байгаа. Тэр надаа өнөөдөр хамгийн болохгүй өдөр ягаад гэхээр би маргаашны тесттэй тэгээд маргаашныхаа тестийг би олигтой бичихгүй бол ерөөсөө болохгүй. Үгүй яхаа болно л доо. Тэр тестийг бичихгүйсэн ч болно. Гол нь тэр нөгөө нэг портфолио шалгалт гэдэг юм баггүй юу? Портфолио шалгалт гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр дундуур нь жижиг тест аваад тэгээд тэр тестнүүдийнхээ оноо нь одоо жишээ нь маргааш миний өгөх гэж байгаа тест миний эцсийн дүнгийн 25% нь баггүй. Тэгэхээр би хэрвээ маргаашийн тестийг өгөхгүй бол миний авч болох хамгийн өндөр оноо 75% баггүй. Тэгэхээр 20% нь лөө 25 баха. Тийм учраас би маргаашийн тестийг амар сайн өгөх ёстой. Баян хөвтөж болохгүй гэдгээ би одоо гараа авч ин гарч хажиж байгаа гэхээр би зүгээр л дэлгүүр ороод нэг юм амар гоё ундаа умаар санагдаад байгаа. Ундаа ч юм уу, жуус ч юм уу. Энэ нэг дайет гэдэг ундаа штэ тий. Тэрийг авд юм уу? Тий. Тэгээд нэг жоохон жимс амаар санагдаад би тэгээд юу зоологийнхэн жимсийг гэдэг дуусгацсан. Золоодоо жимсийг авч өгөөд өөрөө жимс аваад тэгээд жимс тийм юу мэдмээр байна. Хай. Би ахаалын бичлэгээ олигтой дуусгаж чадаагүй байна. Тэгээд зүгээр л апдейт хийхэд би зүгээр шүү. Тэгээ усан дарцсан маргааш өглөө ажиллах гад бэлэн болсон байна. Маргааш бүрөөрөө ирж ажиллана. Тийм. Тэгээд тэрнээс өмнө өнөөдөр би газ бичлэгээ оруулчих гэж бодоод бичлэгээ эдит хийгээд тэгээ байж гэн. Орондоо за дараагийн бичлэг хүртэл баярлаа. Би вакцинжуулсан шүү өөрийгөө. Yes за. Та хэд ч гэсэн хэрэг вакцина хийлгэхгүй бол хийлгээрэй. Баяцгаа. Хайртай шүү. Tschüss.